Гөр сайд байна, Дорчон сайд байна, сангийн яамныхан байна. 25 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн төсөл арга хэмжээний хэрэгжилт 25 онд 61%-тай, 24 онд 57.2%-тай гэж байгаа. Тэгээ улсын их хурл одоо жилийн төсвийг 11 сарын 15-нд баталчихж байгаа. Тэгээ хэрэгжилтүүд яхаараа ямар шалтгаантай байдаг юм бэ? Ингээд нэг 50-60 орчим хувьтай л хэрэгжээд байна. Би нэг асуулт асууя. Ер нь энэ худалдаа авах ажиллагаа тэртээдэргүй улсын их хурл төсвийг батлаад өгчөж байгаа учраас энэ гүйцэтгэгч компаниудад өөрчилгаа 10-20-30%-ийг өгөх болцоо боломж ер нь байдаг юм уу? Яагаад ингэж асууж байгаа нөхөр энэ төсөл арга хэмжээний хэрэгжилт юм удаашралтай байгаа нь компаниудын эдийн засгийн чадвархаас их хамааралтай гэж үзэж байгаа. Тэгэл банкудаас одоо зээл авдаг, өндөр хүүтэй зээл авдаг, тэрийг хөөцөлддөг. Ингээд асар их цаг хугацаа алддаг учраас банкуд, компаниуд бол алдагдал хүлээж яадаг. Цаг хугацаа алдж байна. Эн чинь эргээд энэ жилийн хөгжлийн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн тайлан мэдээ удаан байгаатай шууд холбоотой гэж би бол хувьдаа үздэг. Ийм болцоо боломж байдаг юм уу? Энэ худалдаа авах ажиллагааны хуулийн төсөл ер нь ямар шатандаа явж байгаа вэ? Энэ асуудлыг эрхэсэн Дорчон сайд байгаа учраас ер нь цаашдаа энэ худалдаа авах ажиллагааны тэртээдэргүй төсвийн энэ төсвөөр энэ жил ийм хөрөнгө оруулалт хийгээд их хурл батлаад өгч байгаа юм чинь тэр мөнгийг өөрчлөлгөө болгоод гаргаад өгөх болцоо боломж байдаг юм уу гэдэг энийг одоо нэг хариулж өгөөч гэдэг нэг асууя. Дорчон дөрөв хөрлөх үү сайд. За Дорчон сайд. За тэгэхээр худалдаа авах ажиллагааны хуулиар болохоор төсөв батлагдсан байх ёстой. Тэгээ батлагдсан төсвийн хүрээнд бол тендер шалгуулалтаа зохион байгуулдаг. Тэгвэл санхүүжилт нь бол төсвийн хуваар гэж баталдаг сангийн яамн дээр. Тэр хуваарийн дагуу санхүүжилтаа гараад явдаг. За тэгэхээр төсвийн орлогын нөхцөл байдлаас хамааран зарлах санхүүжилт бол гардаг. Тэгэхээр тухайн үеийн нэг удирлаас хамаардаг ийм онцлог бол байгаа. Тэгээ сангийн яам тэрэн дээр нэмж хариулна гэж. Ер нь бол цаашаа нөгөө дотоодын компаниуд дэмжих бол зүйтэй. Тэгээ бид бол энэ худалдаа авах ажиллагааны тухай хуулийн шинжилсэн найруулгыг бол боловсруулчихсан. За нэр бүхий зарим улсын хурлын гишүүдээс өргөн барихаар бэлтгэсэн байгаа. Хилцүүлгүүд бол хийцэн байгаа. Яг энэ дээр бол энэ одоо компаниудад оролцож байгаа компаниудад хүндрэл учруулдаг байгаа заалтуудыг авч хаях. За тухайлбал одоо тендерийн баталгаа гээд за тэгээд шалгуур хангасан хангаагүй чадваргүйгээс үл хамааран ингээд өндөр шаардлагуудыг тавиад байдаг санхүүгийн энэ одоо хариуцлагуудыг энэ бол аль болох авъя гэсэн байдлаар явж байгаа. Илүү захимжуулж байгаа. За илүү дотоодын компаниудын барааны илүүлэлтийг одоо төлөвлөгөө худалдаж авах тэр боломжийг нь бол нээж байгаа ийм хуулийн төсөл бол одоо босрогдоод удахгүй ингэ хилцүүлэгдэнэ. За ер нь 2025 онд бол нийт одоо худалдаа авалтын худалдаа авах ажиллагааны агентлагаар зарлагдсан худалдаа авалтын 85% нь бол биелсэн. 2024 онд энэ 50% байсан. 2 худалдаа авалтын нэг нь хуучин бол хуулийн байгууллагаар шийдэгддэг байсан. Одоо энийгээ бол одоо үр дүнгээ сайжруулад явж байна. Цаашдаа бол аль болох нөгөө хүний оролцоо байхгүйгээр цахимцсан хиймэл оюун ухаан дээр тулгуурласан ийм шийдэл рүү бол бүрэн шилжнэ гэсэн байдлаар явж байна. За ингээ эцэснэгээ хэлэхэд хуулийн энэ ажил бол маш чухал. Томоохон төслүүдийг хэрхэн явуулах вэ? За тэгээд дээрэс нь нэмээд энэ санхүүгийн хариуцлагуудыг яаж бууруулах вэ гэдэг чиглэлээр явж байгаа. Харин төсвийн асуудал бол тустай. Тэгээд төсвийн зарлах санхүүжилт бол худалдаа авах ажиллагаатай холбоогүй байдаг. Гүйцэтгэж шалгараад гэрээ байгуулсны дараа тэр төсөв өгдөг болохоор энэ бол сангийн яам бол энэ дээр тодорхой тайлбар өгөх зүйтэй хаа. Баярлалаа. За баярлалаа. За сангийн яам ажлын хэсгийн 4 нөөрийн микро дэлгэр жаргал дарга. Гишүүний асуултанд хариулъя. Сангийн амтлаг жаргал хөрөнгө оруулалтын ажлууд дээр бол урьдчилан авах асуудал хуулийн хувьд зохицуулт байдаг. 3 шаардлага байгаа. Анхнаасаа нөгөө өрсөлдөөнийг хангах үүднээс тендер зарлахдаа тендерийн баримтчигтэр энэ төсөл дээр урьдчилан авах асуудлаа нэгдүгээр дурдах хэрэгтэй. Хоёрт нь бол гэрээнийхээ тусгай нөхцөл дээр гэрээний үнийн дүнгийн хэдэн хувьд урьдчилан авах асуудал нь бол 30 хүртэлхүү гэж журамласан байгаа.
За тэгээ 3 дахь шаардлага нь бол арилжааны банкны урьдчилгаа төлбөрийн баталгаа заавал авчирна. За энийг гэрээ байгуулах эхний санхүүжилт байсныг нь бид нар сүүл журмаа өөрчлөөд тухайн жил болгоны батлагдсан санхүүжилтийн 30% хүртэлхийг урьдчилгаараа авч болно гэсэн. Тэгэхээр илүү одоо нөгөө хувийн хвшил талдаа бол зохицуулж өгсөн. За өмнө нь ингээд шууд олгодог асуудлууд байсан боловч энийг дагаад одоо ажиллаа хийхгүй төсөө мөнгийг аваад одоо алга болсон асуудлууд одоо хүртэл шүүхтэр явдаг. Тийм учраас арилжааны банкны баталгааны асуудлыг бол заав. Гүйцэж 1 минут. Арилжааны банкны баталгааны асуудлыг шаарддаг. За бидний хувьд яг төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн анх дахь одоо хуулийн төсөл боловсруулад 5 сард өргөн барихаар төлөвлөж байгаа. Энэ хууль дээр бол бид нар гүйцэтгэгч компаниудыг гүйцэтгэлийнх нь хувьд үнэлгээ өгөөд яг одоо ногоон буюу сайн жагсаалтанд явах юм бол дараагийн гэрээнээс нь шууд урьдчилгаа өгөх юм бас зохицуултыг хуулийн хувьд судлаад хуулийн төсөл тусгай явж байгаа. За дараагийн асуулт засгийн газрын 24-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлантай холбоотойгоор энэ бүсчилсэн хөгжилтэй холбоотойгоор Видасан эдийн засгийн улсын зэрэгтэй хот дагуул хот бүлгийн хүрээнд за ингээд тодорхой ажлууд туссан байгаа. Тухайлбал одоо Налаах Багнуур дүүргүүдийг улсын зэрэгтэй хот болох асуудал. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталж өгсөн. Өнгөрсөн жилийн 6 сарын 1-ээс хэрэгжих ёстой байсан. Гэтэл засгийн газар одоо тодорхой шалтгаан хэлж хойшлуулж өгөөч гээд энэ жилийн 6 сарын 1 болсон. Одоо энэ жилийн 6 сарын 1-ээс хэрэгжих болцоо боломж нь байгаа мó байхгүй мó? Энийг ер нь юу гэж үзэж байгаа юм? Улсын их хурл хууль батлаад өгсөн хэрэгжүүлэх үүрэг нь засгийн газарт байгаа. Гэтэл миний авсан мэдээлэлээр одоо ахаад хойшлуулах юм ярьж гин гэсэн. Аль эсвэл энийг ерөөсө болно гэвэл болно, болохгүй гэвэл болохгүй гэдээ бүр ингээд хүчингү болох хэрэгтэй шүү дээ. Ингээ хойшлуулж байгаа гэдээ ингээд цаг хугацаа алдаад ингээ яваад идэг. Ийм байж болох юм уу инкер сайд. Энэ дээр нэг хариулт өгж. Энэ дээр хууль зүйн яам ер нь ямар байр суурьтай байгаа юм? Энэ хуулийг хэрэгжүүлэх тал дээр ямар хууль хоорондын зөрчил байгаа гэж үзэж байгаа юм? Үндсэн хуулийн зөрчил байгаа мó байхгүй мó? Энэ дээр юу гэж үзэж байгаа? Энийг нэг хариулж өгөөч. Хэн хариулах вэ? Хууль зүйн яамнаас юм байгаа. Мягмар дарга за. Барилга готоголт яам за дараа нь хариулахад бэлдэр. За ажлын хэсгийн 9 номерын микрон. Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Мягмар дарга. За сандагч хэрэгшүүний асуултанд хариулъя. Хууль зүйн төдөргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Мягмар. За хот тосгоны эрх зүйн байдлын хуулийн дагуу улсын зэрэгэлтэй болон аймгийн зэрэгэлтэй хотуудтай холбоотой асуудлаар бол ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг бол гарцсан ажиллаж байгаа. За хууль зүйн дотоод иргэн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. За ажлын хэсэг бол дүнгээ бол засгийн газрын хуралдаанд бол танилцуулсан. За энэ танилцуулгын хүрээнд бол ажлын хэсгээс танилцуулж байгаагаар бол яг энэ одоо 6 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх хугацаанд бол энэ хот байгууллагатай холбоотой хуулийн хэрэгжилтийг хангах боломжгүй байна. Тийм учраас хугацаа шаардж байгаа учраас энэ дээр хуулийн төсөл оруулж хэрэгжих хугацааг нь хойшлуулах юм хуулийн төслийг боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлэх юм чиглэлийг бол засгийн газрын хуралдаанаас өгсөн. Ингээд ажлын хэсэг бол юу нэ? Ахаад хариултаа нэмж 9 номерын микро. Ахиж хойшлуулнаа. тэг засгийн газрын хуралдаанаар танилцуулаад ийм чиглэлийг өгсөний дагуу ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж байгаа. Шалтгаан За нэгдүгээрт бол ажлын хэсгийн танилцуулж байгаагаар бол хуулийн одоо хэрэгжилтийг шууд хангахад бол нэгдүгээрт үндсэн хуулийн асуудлууд үүсэх нэ. За хоёрдугаарт бол засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийг нийлүүлэх замаар хэрэгжүүлэх боломжтой байна гэдэг хувилбарыг гаргаж ирсэн. За энэ маань бол бас тодорхой хугацаанд орон нутгийн одоо саналыг авах, иргэдийн саналыг авах ингээд хугацаа шаардлагатай учраас 6 сарын 1-ээс өмнө бол хот байгуулах асуудлыг бол хэрэгжүүлэх боломжгүй байна гэдэг ийм шалтгааныг бол танилцуулсан байна. ийм эрх зүйн дүгнэлт гаргасан юм уу? Ажлын хэсгийн дүгнэлт бол гарсан. Тэгээ засгийн газрын гишүүн бүгд их хурлын гишүүн байгаа шүү дээ. Тэгээ бүгд өөрсдөө энэ хуулийг хэлцгээд баталсан. Тэгээ засгийн газар дээр очихороо болохоор одоо хууль орондын зөрчилтэй, үндсэн хуулийн зөрчилтэй гэдээ хойшлуулъя гэдэг сэтгэл байхгүй байгаа гэж би одоо үзээд байна шүү дээ. За ажлын хэсгийн 4 номерын микро. Барилга орон сууцчлалтын яам. Дэд сайд их болд. За Улаанбаатар хотыг 2020-оос 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө маань батлагдаагүй. Одоо 6 жил гарсан болж байна.
Тэгээ энэ төлөвлөгөөг батлахад Улаанбаатар хотыг 14 хот болгож хуваах санал орж ирсэн байгаа. Тэгээ энэ саналыг одоо 2025 оны 1 сард одоо улсын их хурлд өргөн барьсан боловч одоо хүртэл их хурлын гишүүд маань хоёр санал бол тодорхой биш байгаа учраас ингээ хойшлогдож байгаа маа. Тэгэхээр одоо бид 2020-оос 2040 хүртэл Улаанбаатар хотын маань ерөнхий төлөвлөгөөг улсын их хурлаар хилцүүлэн баталж өгөөч. Хэрвээ ерөнхий төлөвлөгөөр батлагдчихвал хууль цаашаа хэрэгжиж явах боломжтой гэж үзэж байгаа. За тэгэхээр явж байгаа улсын хурл өөрөө буруутай байна те. Хотын хөгжлийн ерөнхий 2040-ийг яриад байна тийм үү? 2040-ийг баталж өгөөгүй учраас энэ хууль цаашдаа явахгүй нэ гэж хэлж байна тийм. За ойлголоо. За гишүүд асуулт асуу